1900 он Бээжингийн Төмөн амгалан тордонд Манжин эзэн хааны амар амгалан айлтгахаар цугласан Монгол ноёдын өмнөр алхаж явсан Гуан Сюй хаан гэнэт хаанд доржвангийн өмнө зогслоо. Хаан дүнтэй хятадаар ярьж аян замын аятох хошуунуудыг нь орсын хэлтэй хэр ойрхон зэрэг аар сархан юм асуусныхаа дараа Монгол ноёд энэ хүн шиг хятадаар ярьж сурвал сайнсан гэд цаашаалхала. Цугларсан ноёд эзэн хааны таалалд урьдсан аз тайл ноён юм да гэж бодох зур хандван. Харин Гуан Сюй хааны үгийг давхар санаатай болохыг түүхгүй ойлгож байлаа. Манж хаан монголчуудыг хятад хэл соёл хэв ёсонд суралцах хэрэгтэй гэж түншсэний зэрэгцээ. Хандванг Оросд талархалтай, орсуудтай харилцаатай байдгийг бидүү утгаар чичлсэн хэрэг байлаа. (1910 онд Манжин хааны айлдвар ёсоор улсад туслах яамны ээлжид хурал урагдсан халахын ноёдын дотор ханддоржван нэр заагдсан байлаа. Гэтэл хандван өвчний учир Бээжин явах боломжгүй хэмээн чөлөө мэдүүлж хүрээнээс гарч одож яв. Хүрээнд суух Манжин шин амбан сандоо түүнийг үнэхээр өвжтэй эсхийг шалгаж турших нь лав байсан учраас ханад орж хэд хоног аршин усанд явж цаг аргацааж байлаа. Үнэн дэнд тэрээр Манжаас салах хэрэгтэй өмг түшиг хайх зорилгоор Орос улсыг зорих гэж байсан билээ. Манжин хаан манай ноёдыг хятад соёлд сайн нэвтрэх хэрэгтэй гэж ухуулж байсан хэрэг. Манж ноёд тэр замаар нь яваад одоо манжч биш хятадч биш болсон. Уг нь хэрэг туслах яамны хурал дээр бараг хорчин гээд өвөрлөгч ноёдтой уулзаж санаа бодлын танд болч. Өр хоёр санаа нийлэн босоход манжаас салах тийм хэдийн зүйлч биш дээ. Хурдан буу хурц зэвсгэл харин Орос улс аслаавна. Монгол оронд хотол даачин, жуулчин, судлаач, шинжээч гээд зүсэн бүрийн дүрээр харийнхан хөлхөх нь ихсэнтэй зэрэгцэн монголчууд ч бийдан гадаад улсуудтай харьцах, ингэхдээ тэдний бүр санаа бодол, байр байдлын судлах улс төрийн зорилгыг ухамсар тайгуулсан алхмуудыг эрдэнэс хийж байсан нь сонион. Тухайлбал бүр 1900 онд Богдгэгийн зэрлэгээр Орос оронд элч зарж мөнгө зээлийн асуудал хөөцөлдөж байсан баримт бий. 1900 онд Богдгэгийн Оросын банкнаас зээл авна гэсэн нэрийн дор Даалан Бадамд орж Сойвын цэрэн осор нарыг
Петербургт тамлин явуулсан байдаг. Петербургт байхдаа энэ хүмүүс их олон хүнтэй уулзаж Оросын бодлогын талаар, Монголын талаар ямархуу бодлого баримталж байгаа тухай нэлээд асууж, лавлж тандсан юм харагддаг юм аа. Ингээд энэ айлчлалын төгсгөлд нь 30,000 рублийн зээл олгоё гэсэн цохолт энэ бичгэн дээр нь хийснийг сонсоод төлөөлөгчд бас нэгийг бодсон ойлгомжтой хэрэг юм. Гэхдээ тэр зээлийг авалгүй гигантнээсээ асуугаад ирья гэж буцсан орсуудыг нэлээд гайхуулсан байдаг. Энэ бол бас өгсөн өгөөш болгоныг үнхэд байдаггүй эхэс дээдс юм бас мэрэгэн ухаан юм байна. Харагддаг юм аа. Уурхайн талаар их журганд хатуу үгтэй бичиг өргөх саналыг дэмжиж бууга би илэрхийлэхээр танд зориуд бараалхаж байгаа билээ. Тэр фон Грот гэгч заялхаа этгээдэд дээр нь эзэм дэрэгдэн хазаар гэж байна уу? Уг нь Оросын албад гэсэн баха. Гэгэнтэн даалан бадамдэрж Совын Цэрэн осор хоёрыг ойрмогхон Орос оронд одохыг зарлигэлсэн. Орос орноос зээл үсгийн зэрэгцээ баяр байдлын тандах бодолтой. Тэгэхдээ энэ талаар цугс шинжүүл болох юм. Онгорот мэт шунхаа этгээд Орос оронд олон байдаг бол мөнгө зээл манд бүтгэн хэр бүтэлтэй байд юм бол. Болзоод харахгүй заавал авах албагүй. Орос орны сүр хүч санаа бодлыг мэдүүл баруу гэж даалантан айлтхыг би сонссон. Хэргийн учраа ганц мөнгө зээлэнд биш юм байна. Богд гигантэн бас гадагшаа түүшиг тулгуур ирж байгаа болсон. Тусгаар улсын хэргийг л сэтгэж байгаа байхад. 20 дугаар зууны эхэнд хаалхыг гадны нөлөөнөөс ангид байлгах манжийн бодлого алдагдж эхэлжээ. Жилд 3хан удаа л хяагтад яармаг гаргадаг. Хяагт хүрээ хаалганы замаар өндөр татвартай худалдаа хийдэг байсан Оросуудад л гэхэд 1862 оны Орос манжийн гэрээгээр гадаад Монголын бүх нутаг нээлттэй болжээ. Энэ үеэс Монголыг зорих гадаадынхны тоо эрс нэмэгдэж эхэлсэн юм а. Зөвхөн худалдаач биш, судалгаа шинжилгээний зорилгоор гэрэгсэдэж олширсан бөгөөд зөвхөн 1870-аас 1920 оны хооронд гэхэд л гадаадын 150 гаруй янз бүрийн экспедиц Монголд ажилласан байдгийг. Энэ хүмүүсийн 19 дугаар зууны сүүл 20 дугаар зууны ихэнх үеийн тэмдэглэл рүү ороод ирэхлээр тухайн үеийн Монголын улс төрийн амьдрал, монголчуудын дотоод ертөнцийг, эдийн засгийн бололцоо, ноёдын ирээдүйн тухай төсөөлж байгаа төсөөлийн тухай нэлээд анхаарч эхэлсэн. 20 дугаар зууны ихэнх үеийн 1911 оны хувьсгалын босгон дээрх экспедицүүдийн тэмдэглэлийг харахад бол бүр тодорхой байдаг. Ноёдууд юу ярилцж байна? Ноёдууд ямар зорилго чиглэлтэй байна? Богд гэж хэн бэ? Богдын бодол санаа юу байгааг ихэхэн анхаарч Монгол бол худалдаа эдийн засгийн стратегийн хувьд бол чухал орон юм а гэдгийг Оросууд харж байсан. Бусад орнууд ч гэсэн бас их сонирхож байсан. Энэ нь бол Монголын ноёд язгуурнуудын хувьд ч гэсэн бас өөр ертөнцтэй харилцах, өөр байдлыг ойлгох үе таалга бас болж исэн тал бий. Монголын газрын баялаг түүхэн эдийг сонирхсан Орос хятадын худалдаачид манжийн төрийн яамдад алт олборлох, төмөр зам тавих зэрэг янз бүрийн санал тавьж эхэлжээ. Жишээ нь 1899 онд манжийн их журганаас алт олборлох асуудлаар бичиг ирснийг Эрдэнэ шанц Батамдорж, халахын 4 аймгийн чуулган дарга Жанжин нар хэлэлцсэн байна. Өнөөдөр зарим ноёд манжийн их журганд хатуу үгтэй бичиг өргөвөл хэлгэн химэн эмээх байдал үзүүлсэнд миний бие баахан бохимд байгаагаа танд бас дуулгая. Тэд өөрсдийн эрх ямбаа алдан гэхээс зүрх өгч байгаа хэрэг. Монголчууд биднийг манжууд ч харийнханч хүн гэж тоохгүй. Газар шороог нь өнгөчж байгаад тэсгэл алдан баахан бохимдснээ минь та өршөөн сойрхно.
Таны бухимдах түмэн зөв. Харийнхан манж ноёдтой өгсөн хувилдаж башир арга сэтгэн элдв уурхай нэг санал ээлж дараалан ирүүлэх болов. Бүр хошуунуудыг нэг бүрээр ухах газар уурхай савыг жагсаасан бичиг үлдэхээр маныг шахамдуулах нь бүр хэрэг зэтэрс. Тэр уурхай орд жагсаах бичгийг манай хошуунд ч ирүүлсэн. Бид арга ядаад ийм бичиг шийтгэхэд байгаа. Манай нутагт сэлэнг орхон зэрэг ус ихтэй цөөн голууд байвч тэнд загас байдаг эсэх түүнийг барьж ашиглаж болох эсхийг мэдэхгүй. Булган хан зэрэг модтой хуруу даран тоолж болох ус хэдэн уул байвч тэдгэрийн өчүүхэн ойн уулын царманд байдаг тул бид авч чадалгүй малынхаа аргал хорглоор гал түлж хоол цагаан арга цаан болгодог гэж. Одоогоор ингэж арга цагаас өөр аргагүй. Зарим хошууд уурхай шинжих нэрээр ирсэн манж түшимдэд өртөө улаан нийлүүлэхгүй албын тасалдуулсан байна. Инхэн төрөл арга. Их журганд мэдүүлэх нь зүв. Бид өмнө улаастай хүрээ амбатан үл тоосон болохоор их журганд мэдүүлсэн. Гэтэл их журган гомдлын маань хэрэгсэхгүй байгаа тухай 80 туван Бээжингээс мэдээлсэн босов. Энэ удаа тэгэхээр илүү хатуу үгтэй бичиг өргөсөн дээр гэж мөн хоглоно. За би ч бас санал нэг байна. Өнөөдрийн ноёдын үгийг хурааж ийм нэг бичиг шийтгэж эхлээд байна. Алтны уурхай нэн шийтгэхэд хүсэхгүй. Үнэхээр монголчуудын аж төрөх аргад харштай явдал буй. Хэрв дахин уурхай нэгийг шийтгэх ажаамуу хэмээн мэдүүлэх нь буй бөгөөс бид нар ч бас дагаж чадахгүй. Бид нар дуртайгаар ялыг хүлээх нь үнэн. Харин тэр өмнөх бичгийн хувьд фон Грот гэгч этгээд их урт төлтэй Бээжиндх түшимтийн судсыг олж атгсан бололтой. Тэр хүнд сансандаа хүргэл баг. Фон Грот 1902 оноос эхлэн Орос, Бельги, Английн хөрөнгө оруулалттай Монголоор нийгэмлэг Ерөө голын сав газарт алт олборлох ажил эхлүүлсэн бөгөөд ардын хувьсгал хүртэл ажиллаж байв. Энэ компаниг Орос улсын харьяат фон Грот удирдаж Монголоор алтны нийгэмлэгийн хувийг Орос, Франц, Герман, Бельгийн компаниуд эзэмшиж байжээ. За 1900-ад оны үед хар тамхины дайн тэрний дараа болсон их Литваны бослогын дараа 8 гүрний цэрэг Бээжин хотод орж ирсэн. Тэгээ энэс болж манжийн тал бол буулт хийж 10 мөрний хөвөг Оросд шилжүүлж өгөхөд хүрсэн. Энэ бол хаттын шинээр шилжин суурж байгаа тариаланчдад газар олгодог газар байсан. Энэ газар байхгүй болсон. Өөр Монгол олгож ирсэн газрууд бол үндсэндээ дууссан. Энэс болоод халахад энэ тариаланчдад газар олгох ажил эхэлсэн. Тэгээ энэ ажлыг явуулахдаа манжийн засаг захиргаа газрыг тал үнээр авах ийм бодлого явуулсан нь бол Монгол ноёдын дургуй хүргэсэн. Мөн Их Амгалан хааны үеэс эхлэн мөрдөж байсан Монгол хүнийг хятад хүнтэй суулгадаггүй байсан хоргийг 1910 онд цуцалсан нь бас ард түмний дургуй их хүргэсэн байдаг л да. Манжийн бодлогод дургуйдсан Монголын ноёд ихс манжаас тус гарлах санаа зохиолгох нь олшрох боллоо. Энэ тухайгаан нийлж, хуралдан, цуглаж, хэлэлцэх тохиолдол хүртэл гарах болжээ. Тухайлбал 1900 онд халахын 4 хан ихс ноёд анх удаа хамтран чуулсан бөгөөд харьцангуй бие даасан шинжтэй тус тусын манжамбаны захиргаанд байдаг засаг захиргааны нэгжийн тэргүүнүүд нэгдэн хэрэг хэлсэн нь онцгой анхаарал татдаг юм. Ноёд дээдсээс гадна жирийн ард тэр бүхэл цэргийн дундаж дургуйцэл үймэн гарч эхэллээ.
1900 оны 100 Ихэд Туаны бослого дарахаар Улаастад татан авч ирсэн 2000 гаруй монгол цэрэг өөмийн дэгдээж Хятадын пүүсүүдийг тонж тарж удсан хэрэг гарлаа. Босогчдыг баривчилж, толгойлогчдыг цээрлүүлэх шаардлага Улаастын Манжамбанд тавьсан монголчууд дээр доргүй дургуутж эхэлжээ. Манжамбаныг алба говчуур хэрээсэх датдаг атлаа. Хошуудаас татсан цэрэг ирсийг өлөн зэлмүүн байлгасан гэж буруутгаж Жалхан цудагт Дандан базар ханд орж ваннаар эсрэгүүцэж гомдол мэдүүлэн цаашид ийм байвал монголчууд зэвсэг барихаас өөр аргагүй гэсэн утгатай санал хүргүүлжээ. Мөн богдыг игэнч Жалхан цудагтыг өмөрч Манжамбаныг буруутгасан бичиг Бээжинд өргөв. Баруун хязгаарт асар нөлөөтэй Жалхан цудагттай тэрсэлдэхээс зайлсхийж Бээжингээс асуудлыг тэгсгээд намжаасан байна. Аршанд явсан ханддар жванг эргэх нэрийдлэр даалам цэрэн чимэд морж ирлээ. Богдгигэнд онцгой нөлөөтэй даалам шударгуугтай Монголон гэсэн сэтгэлдтэй нэгэн бөгөөд ханддар жван тэр хоёр энэ учраа ойртон нөхөрлөх болжээ. Гомбын цэрэн чимэд 1872 онд их шавийн нутаг одоогийн Төв аймгийн Лүн сумын нутагт төрсөн. 10 настайгаас их хүрээнд шавлан сууж, улмаар шашны эрдэмд гүнзгийрэн, хүрээний номтой гівш нарын тоонд багтахуулсан. Эрдэмтэй залгуулам удалгүй Эрдэнэ шанзавын яаманд алба хашиж, бичээж, аглах бичээчээс даалам хүртэл дэвшин ажиллажээ. Манжийн төрөөс их хүрээнд байгуулсан цаазын засгийг төсөвлөх газарт даалам цэрэн чимд мөн ажиллаж байсан бөгөөд шин засгийн бодлогын хүрээнд Манжи гүрэн үндсэн хуульд засаглалтай болох бэлтгэл ажлыг хязгаар нутагт хэрэгжүүлэх үүрэгтэй энэ газарт цэрэн чимд олон улсын харилцаа болон эрх зүйн чиглэлээр чамгүй боловсрсан байна. Манжууд таныг Оросд талтай гэдгийг сайн мэднэ. Засагтай хэдэнтэй ширгөөцөлдснээх таньж мартаагүй лав. Тэгсэн хэрнээ албан тушаалд шийтгэж шан харамж өгөөд байгааг та эрхвиш болгоодг л байлгүй. Тэр жахан манийга хөөргөж байж сэм уруулах гэсэн манж арга биз. Энэ толгой мөрөн дээр байгаа цагт зайлхай манжим ихэнд автахгүй. Тэр яриангүй. Гэхдээ миний санахад манай ихэс дээдсийн дунд таны нөлөө их байгаад л хамаг учир байх шиг. Энийг манжууд төдийгүй Оросуудч сайн мэдж байгаа бололт. Вантан минь таны тэр жил Бээжинд уулзсан Орос сайд хэвээрэн байгаа болов? Бакатилов сайд албаа өгсөн өөр хүн байгаад уулзсан шүү. Цагаан сараар Гуансю хаанд хүндэтгэл үзүүлэх үеэрээ та уулзсан байхаа. Оросууд ер нь ямар санаа бодолтой байсан? Улаан морин жил шүү дээ. Гэнтэл зоог барих заллага хургуулсан байсан. Яриан дундуур танах Японтой хэр харилцаатай. Япончууд танахыг хэр сонирхож байна гэж түлхүүл авлаад байсан шүү. Яагаад заавал Японтой холбож сонжоод байгаа улс юм бол? Өмнөх нь Япон сайд зоог барьснаас л болсон болов. Бид Япончуудад итгэдэггүй, татагдахгүй. Өвөр Монголд авирлж байгааг нь таашаадгүй гэдгээ би хэлсэн. Оросууд тэр үед чинь өөрөөсөө мантай яриа хэлээ хийх юм байгаад удаж байсан үе шүү дээ. Яагав нөгөө хил дээрх хяа түшмэд цэргийн харилцаа бүгд зогссон байсан шүү дээ. Би харин яг тэрийг хэлсэн. Бакатилов сайд тэр бол Орос Японы дайнаас болсон. Гэхдээ одоо ойр дөт харилцахын тулд хэрхэх талаар миний бодлыг л авалсан. Гэтэл та юу гэж айлдав? Би ч халахын ноёдтой түлхүү харьцах хэрэгтэй.
өгөлгийгэнтэй тулхан ч зөв. Шанзууар ч юм уу дамжуул зүгээр гихчлэн хэлсэн л дээ. Дараах нь харин Оросууд хаана сүрхийн хөдөлгөөнтэй болсон байсан. Орос Японы дайн дууссаны дараа Оросын засгийн газар халахад тагнуулын үйл ажиллагаанд зориулан 50 мянган рубль гаргаж тагнуулын сүлжээг Хягт дахь хэлийн комиссар Хитровт даалгажээ. Мөн хүрээнд суугаа консул Любат Монгол ноёд болон богд гигэнтэй толтонцохыг үүрэг болгож байжээ. 1909 онд Чивэн ханд орж Улаастайд байх Оросын консул Вальтертэй уулзаж Хятадууд олноороо суурчин ирж байгаад монголчууд дургуутсаж байгаа тухай ярьж, ерөн цаашдаа монголчууд манжийн харьяаллаас гарах бодлоготой байгаа тухай тайлбарлан хэлж, энд Орос улс санаа тавих хэрэгтэй, туслах хэрэгтэй, хэрвээ та бүхэн дэмжвэл бид толгой мэдэн хөдлөхөд бэлэн байна гэж ярьж байсан байх юм аа. Ханд дорж вантай уулзаж ярилцсан тухайгаан консул Вальтер Бээжин рүү Покотилов элчин рүүгээ мэдэгдэж, энийн цаашаагаан Амрын чанд дах цэргийн тойргийн захирагч дэслэгч генерал Чичаговт хүрч улмаар Оросууд Улаастай хүрээнд байгаа консулуудад Монголын ноёдтой идэвхтэй харьцах чиглэл өгсөн байна. Улаастай хүрээний консулууд харин Бээжинд суугаа элчин сайдын яамндан монголчуудын дотор манжин эсрэг үзэл санаа бэгдсээр байгааг мэдээлж баталгаажуулж байжээ. Бид энд консул зэрэг албаны хүмүүст санаа бодлоо ойлгуулаад байгаа. Харин тэд цаашаа юу ярьж Оросын их стэйц хэрхэн болгоодгийг болд. Бид чадах хүндээ хилжил байх нь онон шүү. Хүрээнд л гэхэд бидний зүгээс Оросын консулоор дамжуулан манжийн шин засгийн бодлогыг хүлээн авахгүй байгаа гэдгийг байн уламжилж байгаа. Бадамдор Чанзуын танилцсан Котвич мэх бичгийн хүн Оросын сангийн яамны сайд Коковцовд нөлөөтэй хүн гэсэн. Коковцов ноёнтойч гэсэн Монголыг манжийн нөлөөнөөс гаргахад дэмжиж байгаа хүн гэж дуулцсан. Ер нь энэ наадмаар ихс ноёдыг цуглуулж энэ хэргийн талаар хэлэлцэх нь зүйтэй мэт санагдана. Ийхүү манжин төрийн дорой толтой зэрэгцээд Монголд хэрэгжүүлэх болсон хятадчлах бодлогын эсэргүүцснээр эхэлсэн монголчууд хэн тэмцэл тусгаар Монгол улс байгуулах эрмэлзлэлд хөтөллөө. Улмаар үнийгэн ноёд дээдс нь нийлж хэлэлцэх хэмжээнд хүрээд байлаа. Тусгаар тогтнолын хэргийг сэдэж, бодож, судалж, боломжийнхон хэрээр гадаад түшиг тулгуур ирэлхийлсэн энэ үеийн ордлогууд хамгийн гол нь уйггүй, махруу байснаас гадна бас олон жил сараар хэмжигдэх үүхтүүхтэй байсан юмаа гэдгийг бид мартаж болохгүй. Мөн нэгэн санаагаар нэгдэж хөдлөвөөс амжилт олохыг эрт ухаарч чадсны ч хэрхэвч мартаж болохгүй.